Амар сайн уу? Өнөөдөр бүгдээрээ хоол хингээ надад хамгийн их ирдэг асуултанд хариулт авцгаая заяа. I like to move it, you like to move it. And when you move your body, you move it nice and sweet and sassy, alright? Тэгээд өнөөдөр ч байх үү, уул нь би энийг уржигдэр бичсэн. Тэр бичсэн маань нэг тийм надад таалагдаагүй. Тийм болох дээр одоо дахиад бичиж байна. Гэхдээ ингээд зарим нэг таалагдсан хэсгүүд ингээд дундуур нь завчаад оруулчих магадгүй. Тэгээд биш үү? Манай найз гэсэн байхгүй. Ингээд бид хоёр уулзаагүй хэдэн жил болж байгаа юм. Бараг 16 жил болж байгаа заяа. Юу би ямар хөшөө юм бэ гэхгүй. Үгүй 2000-аад онд ихч байсан хүн шиг харагдахгүй да. Одоо ч н 2010 хэдэн. 20 хэдэн он. Oh my godness. Би төрөөд ёо. Чугасаа эдэн настай лээ тэгээд. Би тэрнээс уулзаагүй бараг 16 жил болж байгаа. Барагсаад ах юм байхгүй 16 жил болж байгаа юм байна гэж тийм. Нэрнгээсээ гэхгүй юу. Тэгээд найз маань одоохондоо гэртээ байгаа байхгүй юу. Тэгээд бившлийг үзсэн чинь ингээд яг ярьж байгаа юм шиг өөдөөдөөсөө хараа сууж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж авч ин гэсэн. Тэгээд тийм болохоор одоо хоол хингээ яри заяа. Тэгээ энэ бичлэг гэдэг манай хүнд нэг хэрэгтэй биш л дээ. Гэтэ яах вэ? Үзэн. Манай хүн бол миний бүх бичлэгийг үздэг. Айгу хөөрхөн. Надад ер нь бол 3 төрлийн асуулт ирдэг байхгүй юу? За эхнийх нь болохоор миний хувь хүн рүү чиглэсэн. Хаан суудیں۔ Ямар мэргэжлэр сурдیں۔ Хэдвэр курсын найз залуутай юу? Өндөрчийн эдийн мэдээ нэг зарим нэг амир хэрэггүй. Тэгээд энэ хутганы чимээ амир их орж байгаа хта тий. Тэр дугуун дээр хийсэн бичлэг бол надад ерөөсө таалагдаагүй. Амир их юм салхимал хүлээсэн. Тэрийг нэрээ ёо за мэдмээр байна гэж хүсэж байгаа хүн л үзэхээр санагдсан. Түүнээс биш тэгээд айгу их зуул надад нэг микрофон байдаг байхгүй. Тэр гэхдээ надад он удаан жил болж байгаа. Бараг 4-5 жил. Тийм болох дээр нэг тийм дуу надад нэг гоё байгаа юм шиг санагдсан юм аа. Тэгээд яг ингээ урдаа ингээ байрч ярихгүй бол дуу нь очдгоо байхгүй. Тэг ингэж ярилтаач л шүү дээ. Тийм үстэй. Хоёр гараа хол авчиж. За тэгээд дараагийнх нь асуулт нь болох дээр хятад яаж тэтгэлэгтээ суралцах вэ? Гэхдээ тэр асуултанд болох дээр би Facebook, Instagram дээр өөрийнхөө чадах чинээгээр цуврал хэлбэрээр ингээд бичлэг оруулсан байгаа богино. Тэгээд тэднийг үзүүлэх ойлгомжтой. Гэтэ би бол яг хятадын засгийн газрын тэтгэлэг биш, өвөр Монголын засгийн газрын тэтгэлэг авсан учраас тэрийг л мэднэ. Тэгээд би тэр хятадын засгийн газрын тэтгэлэгт одоо ярьцлага өгөх мөгөөх тэр шалгалт нь ямар байдаг мэддэг талаар бол мэдэхгүй. Тэгэхээр тэр төрлийн бичлэг хийсэн хүмүүсийнхийг олж үзэх хэрэгтэй. Тэгээ ер нь өвөр Монголын засгийн газрын хятадын засгийн газрын тэтгэлгээс юугаар ялгаатай вэ гэхлээр хамаагүй хөнгөн тэгээд ер нь тэнцэх магадлал өндөртэй Монгол хүүхдүүдэд ялангуяа намайг материалаа бүрдүүлж өгдөг жилүүдэд ер нь бол хамаагүй шалгуур нь хөнгөн тэгээд материалууд нь бүрэн бүтэн байх юм бол тэнцээд исэн юм шиг байна. Тэгээ одоо болох тэр хүүхдүүдийг нэлээ их шалгаж нэлээ их одоо шалгуур өндөр тавьж иж тэнцүүлж авч байгаа гэсэн. Тэгээ тийм болох дээр энэ бол жилд өөр л байдаг юм шиг үлээ. Систем нь өөрчлөгдөхгүй харин шалгуур нь жоохон өндөрсөж байгаа юм болоо гэж би бодсон. Тэгээ сүүлийнх нь хэсэг нь болох дээр зэрэг би одоо ингээд хятад руу явах гэж байгаа маа, Монгол руу явах биш Монгол руу гадаад руу явах гэж байгаа маа. Би ингээд юу бэлдээ зүгээр вэ? Ямар юм авч явах вэ гэж асуудаг байхгүй. Тэгээд тэрэнд хариулцгаая бүгдээрээ. За гадаад руу явж байгаа хүнд мэдээж эд зүйл, идэж уух юм тан бүгд хэрэгтэй. Гэхдээ тэрнээс чухал зүйл бол тухайн явж байгаа хүнийхэн сэтгэл зүй бие махбод. Дараа хүмүүнөөс нь бие махбодоос эхлэе. За хамгийн нэгдүгээрт бол гадаад руу явсан хүн болгон марг хилдэг дээ. Шүдэ үзүүлгээд. Шүдчи хэрвээ цоорсон бол цугийн эмчилгээ хийх гэсэн жүү, ломдуулдаг гэсэн жүү, эсвэл одоо өөр яадаг авахгүй гэсэн жүү. Ямар ч хэлсэн энд ирсэн хойно чинь өвдөөл, шаналал, зовоол, байн эвлэг рүү гүгээл тэгэл хилдэж байх уу, хилгүүч байх уу анх ирчээд тэр чинь хэцүү шттэ. Ирүүл гэж бодож исэн ч гэсэндээ ер нь бол очоод нэг үзүүлчихэд гимгүй. Хоёрдугаарт эрдсэн шинжилгээ гэдэг лөө эрдсэн үдсийн шинжилгээ гэдэг лөө тийм шинжилгээ өгөх. Тэр шинжилгээнд дээр одоо чамд юу дутагдж гин, юу чи илүү байна, юу чин таарсан байна гэдэг нь гарч ирнэ штэ. Тэгээ тэрийг харж агаад хэрэгтэй витаминуудыг цайраад хөмрөөж гэдэг юм те. Тэр мэрийг аваад тэгээд эмчээс зөвлөгөө авах. Тэр бол чухал. Эрсэн он чин тэгэл нэг юм дутагдсанаасаа болол ялаагаад унчуулъя. За дараагийнх нь болох дээр зэрэг ойр зүрийн им танга авчирч ирэх. Тэгээ анхан шатнд ер нь өөрөө хэрэгтэй тэр эмнүүдийг. Гэтэ ер нь бол
Өөрөө өөртөө имчилгээ их буруу л да. Бас миний ашигласан анхан шатны гэдэг ч буруу л да. Гэхдээ одоо яа гэх вэ? Бид нар угаасаа танихгүй мэдхгүй газар руу явах гэж байгаа. Бид нарыг асар цувилдаг ээж маань байхгүй. Тийм учраас өөрийгөө асарна. Тэгээд бас гүүгээд гарахад онгорхоо эмийн сан ойрхон байх уу, яах уу? Гинт харшилтай юмаа идсэн чинь нөгөө хоолоо ам боогод унвал хэцүү шүү дээ. Тийм учраас яаж л харшлын юм, толгойн юм, ханиадны юм гэл тийм нөө зөндөө байгаа. Тэднийг авах. За, дараагийнх нь болох дээр маш чухал. Ийм гэхдээ юу штэ. Яг гадаад руу явсан яваагүй бүхэнд амар чухал. Амьсгалаа зөв авах. Хамраараа амьсгалаад хамраараа гаргана. Амаараа биш, хамраараа амьсгалах. Ийм гэхдээ биш дээ. Гадаад руу явсан яваагүй бүгдд нь хэрэгтэй. Ялангуяа баг Утаатай Улаанбаатартай үлдэж байгаа хүмүүст бүр хэрэгтэй. Тэг яагаад чухал гэдгийг ер нь л нэг тайлбарлаад авах шаардлагагүй байна. Бүр хамгийн адгийн наад захын жишээ авахад хам дотор өсвэдэн штэ. Тэр өсч одоо ингээ гаднаас орж иж байгаа хүчил төрөгчийг шүүх зорилттой тийм үү? Ам дотор өсвэдэг лөө байхгүй. Тийм учраас амаараа амьсгалж болохгүй. За дараагийнх нь болох дээр бас их чухал юм. Ер нь чухалгүй юм байхгүй л тийм. Тэр бол зөв суух, зөв аргаар хүнд юм өргөх. Энийг хамтд нь оруулж байгаа юу гэхээр зарим нь ажиллах гэж явж байгаа, зарим нь сурах гэж явж байгаа, зарим нь сурангаа ажиллах гэж явж байгаа. Ялангуяа Солонгос руу явж байгаа бол сурангаа ажиллана. 24 цагийн дэлгүүрүүдэд ажилласан ч гэсэндээ кассан дээр зогсож байгаа хүмүүс нь бараа мараагаа өгөөд зөөгөөд идэм билээ шүү дээ. Тийм болох дээр ер нь бол хүнд юм зөв аргаар өгөөд сурчих хэрэгтэй. Нуруу нугас чинь гажаад, татаад, диск мискэн далгийчих юм бол ямар ч тийм эмчлэх хайр байхгүй. Үнэхээр хэцүү шүү. Мэдээж сурж байгаа юм чинь удаан хугацаанд суун. Тийм учраас зөв суух хэрэгтэй. Зөв суудгуумаа гэхэд 45 минут суугаад босох хэрэгтэй. Хөдөлгөөн хийх хэрэгтэй. Сургуулийн хичээл чинь минут 30 секунд биш ээ. 1 цаг 30 минут байдаг шүү дээ. Тэгээд тэрний дундуур нэг завсарлагаа байдаг да. 45 минутаар завсарладаг. Тэр завсарлагаанаар заавал гарах хэрэгтэй. Заавал бүр үнэхээр заавал чамд ямар ч гараад ах шаардлага байхгүйсэн ч гэсэн би чинь чамаас шаардж байгаа гэж бодоод гарах хэрэгтэй. Ингээ хятад хүмүүсийг ажиглаад ахаар одоо ус уух гэж байгаа ч юм уу эсвэл 0 орох гэж байгаа тохиолдолд гардаг байхгүй юу? Би болох тэр завсарлагаан болгоноор гардаг. Уусаа удаан сууж өмнө боксовчлээд юм. Гон хаалтэр ингээд стэйшн хаад ихтэй мас тай сүүчгөр бүсний хатэр нэг хөөх бүл юм биш маа. Тэгж удаан суух нь юмд ч юм уу анхаарал төвлөрөлчин сулран тэгээ дээрээс нь бэлгүүснээс доош цусны эргэлт удаашран бодис солилцоо удаашран тэгэхээр ер нь бол заавал 45 минутын завсарлагаанаар гарах хэрэгтэй. Суугаа ажил хийдэг бол заавал босч хөдөлгөөн хийх хэрэгтэй шүү. За тэгээд ер нь бол бие махбод дуусчих. Хүн тэгээд үлдээсэн сэдв рүү орё. Сэтгэл зүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бол ямар нэгэн донтолтоосоо салах, хорт муу зуршлаасаа хаацаж үзэх. За нэг юмд амархан донтцсон хүн бол дахиад өөр нэг юмд донтохтой амархан. А нэг удаа тэр донтолтоосоо салаад үзчих юм бол дараагийн өөр донтолтоос салах нь амархан байна. Тэг яагаад заавал гадаад руу явахаас өмнө донтолтоосоо салж аваа гэхлээр одоо шинэ ертөнц рүү очиж шүү дээ. Тэг тэр ертөнцид бол чи өөрийгөө чиглүүлнэ, өөрөө шийдвэр гаргана. Бүх юм чиний мэдлэлд чамайг хинч заалж чиглүүл, зааж зөвлөж, дааж мөрдөж, загнаж зандрахгүй. Хэрвээ тийг шаардлагатай бол тэр хүн чи өөрөө л байна. Шинэ орчинд очиод олон шинэ зүйл туршина, олон шинэ хүмүүстэй танилцсан. Гэтэ шинэ гэдэг бол сайн гэсэн үг биш. Шинэ юм дотор ч муу ч юм байгаа, сайн ч юм байгаа. Тэгээд тэр болгонд дурлаад, тэр болгонд ингээд донтоодгүй гэж болохгүй. Тэгэхээр тэр шүүлтүүртэй зүйлийг бий болгох хэрэгтэй. Донтол гэдэг чинь өөрөө юмыг хэтрүүлэн хэрэглэх гэсэн үг шүү дээ. За хэтрүүлэн утас үздэг байж болно, тоглоом тоглодог байж болно, сахар хэрэглэдэг байж болно, кофеин хэрэглэдэг байж болно, алкогол хэрэглэдэг байж болно. Тэрнийхээ аль нэгнээс нь Монголд байх хугацаанд танил ийм орчинд байхдаа, таньдаг хүмүүсийнхаа дунд байхдаа нэг удаа салаад үзчихвэл дараа нь ингээд танихгүй ертөнцид ирээд тэрнээсээ салахад бас яриад өгнө. Тэг би та нарт өөрийнхөө донтолтыг хэлэх үү? Би болох тэр цэцний тоглоомд аягүй хурдан донтоод тэгээд эргээд тэр донтолтоосоо тэр шиг амар хурдан гардаг. Амар гинэ. Буруулга ашиглалаа та. Яагаад тэгдэг би бол мэдэхгүй байна. Явж хэлсэн нилээ уйдаал тоглоом татаж аваад цаг хугацаагаа марттлаа. Нилээ их тоглоол. Тэгэл гинт уйдаал буцаал устгачдаг. Би тэгээ бодсон байхгүй. Яагаад бусад юмнасаа ингэж хурдан салж чадахгүй юмнасаа тоглоомоос ингэж хурдан салаад байна гэд. Тэг би нэг гаргалгаа олсон. Гэтэ тэр нь тийм ямар ч шинжлэх ухааны үндэслэгүй зүгээр л надад магадлал өндөртэй санагдсан. Нэрээ тийм юм болов гэд бодохоор. За бид нар ингээд ямар нэг юмнасаа боли тий энэ дээрээсээ донтолтоосоо гарын марыг гэж байгаа үедээ яадаг вэ гэхлээр за маргааш бэлмээ барьж эхлүүлэх юм чинь
өнөөдөр ганцхан удаа тэгчээ. Сүүлийн удаа ингэчээ. Тэ маргааш тамхинаас гарах юм чинь сүүлийн удаа татчихъя гэдэг ч юм уу тий. Одоо ганцхан удаа тоглоод болий гэдэг ч юм уу. Тэгээд идэх байхгүй. Тэр нь хүний тархинд магадгүй эн чинь юм чухал зүйл юм байна тий. Салах ёс гүйцэтгэх хэмжээний тий сүүлийн удаа гэж хордох хэмжээний тийм үн цэнтэй хэрэгтэй зүйл байсан юм шин. Тэгвэл энэс салаад ах хэрэг байна уу гэж боддог гэж магадгүй тарих маань. Тэгээ тийм учраас тэрийг одоо ингээ дараагийн үед ийм үн цэнтэй зүйлийг маргааш нэхин гэсэн үг шүү дээ. Хүй тийм тэр чинь уул амар хэрэгтэй юм байсан юм да. Чи бүр ингээ салж чадахгүйсэн шүү дээ. Тэр чинь хэрэгтэй болол чи салж чадахгүйсэн юм шүү гэд дотроо бодоод идэг гэж магадгүй. Тэгээ би энэ талаар юу судалгаа хийгээг учраас яг тэгдэг гэж хэлж мэдэхгүй байна. Гэтэ одоо ингээ бодоод үзэх юм бол би ингээл за сүүлийн удаа гэж барьж авч үлдэх гэж хичээсэн тэр бүх зүйл тэр донтолтуудаас ерөөсө гараагүй байгаа байхгүй юу. Тэнгүүд утасны тоглоом дээр би хизээ сүүлийн удаа тоглолцоод устгахыг гэдэхгүй. Тэгэхээр магадгүй. Дараагийнх нь болох дээр хүмүүстэй харилцаанд орохдоо болгоомжтой ах. Түрүүнд хэлсэн шүү дээ. Бүгд шин боловч бүгд сайн сайхан зүг гэсэн үг биш. Тэгэхээр шинээр танилцж байгаа хүмүүсийн ч гэсэн бүгд сайн хүмүүс биш, бүгд муу хүмүүс биш бас. Тэгэхээр тэр хүмүүстэй харилцахдаа ийм байгалийнхаа зэрлэг занг ашиглах хэрэгтэй. Бид нар ингээл дээр үед ингээл нэг их юм нээгдээгүй, энийг хортой юу, хоргүй юу гэдгийг мэдээгүй тийм үедээ яадаг байсан бэ гэхэлэр юмд хүрэхдээ маш болгоомжтой, хянамгай. Тэгээд ер нь бол баг шин юм туршиж үзэхгүй тийм байдаг байсан шүү дээ. Одоо энд нэг гоё жимс байлаа аваад идчихлээ хортой байж болно шүү дээ. Хүмүүс яг тийм байгаа. Тэгээ хүмүүс ингээд нөгөө анх хүнтэй танилцахаараа сэтгэл нь хөөрөөд их сэтгэл гаргаад, сэтгэлээ зориулаад, тэнгүүтээ бас өөрийнхөө амьдралын түүхийг тэр чигт нь яриад, нууц муцаа заримдаа хэлээд, тэгээ зарим нь ингээд шин санаа манаагаа хэлээд, тэгээ тэр хүмүүс ингээд дараа нь далаараа дал авалдаг байхгүй юу? Тэр шин санааг ингээд төрүүл хэрэгжүүлчихнэ. Эсвэл нөгөө ярьсан нууц муцын энэ тэнд таргаа задлчихна. Тэгээ ер нь бол чиний нууц, чиний амаар л цойжлогдож байгаа шүү. Чи ярихгүй бол тэгээд тэр хүн цаашаагаа олж мэдээ задрах ямарч боломжгүй. Тэг өөрөөс тэр нууцыг хадгалж чадахгүй байхад өөр хүн чиний нууцыг ямарч хадгалах боломжгүй шүү. Тийм болох тэр нууц муцаа бити яриараа анх танилцчихий. Чи ундаа цөөнгийнх би цөв хийж байгаа юм. Цөөнгийнхаа гурлыг тавьчлаа. Тэг хоол хийнгээ бичлэг хийхээр биш. Ярихаар жоохон хэцүү юм байна. Би болох тэр тэгж юм хийнгээ төвлөрч гоё ярьж чаддаг хүн бол биш байхгүй юу? Яагаад вэ гэхээр ярьж байгаа юмдаа анхаарал хандуулаад хийж байгаа юм маань ингээд удаашраад идэв. Нэг хүүхлийн кино байдаг шүү дээ нэг ингээд тамга дарахад ингээд удаад байдаг. Яг тэрэн шиг болчдөг байхгүй юу? Хийж байгаа юм удаач чинь эсвэл ярьж байгаа юм ямар ч утгагүй болно. Тэгээ тийм болохоор одоо ярьж байгаа юм маань арай утга учиртай болох байх. Тэмд суугаад ярьсан юм жоох утга учиргүй болсон байж магадгүй шүү зэ. Хэрвээ тийм байвал би бараг бас дахиад бичих байх. Ер нь миний хэлэх гээд байгаа санаа болох тэр хүмүүсийг танаагүй байхдаа хамаагүй их юм бит яриа. Тэгээд тэр хүний танигдах хугацаа бол нэг тийм удаан биш. Угаасаа хүн чинь тийм удаан багтаага яваад ич чадахгүй шүү дээ. Тийм болох тэр гоё сайхан аашны ард муухай ааш байсан ч үж болно. Тэр муухай аашны ард гоё сайхан хүн байсан ч үж болно. Тэгэхээр тэр хүний зан чанар танигдтал хамаагүй бит юм яриа. Тэр хүмүүстэй болгоомжтой харилцаа. Тэгээд болгоомжтой бай гэснээс би хүнтэй бити харилцаа нийгмийн одоо тэр харилцаанаас гарч яв гэж хэлээгүй шүү дээ. Тэр ядч л гоё хүнтэй энийгэд мэдлэх хэрэгтэй. Дараагийнх нь өөрийнхөө хэл хязгаарыг тогтоох. За миний хэл хязгаар энэ хавцаа шүү. Эндээс чи давж болохгүй шүү гэдэг. Тэгвэл хүмүүс чинь нэг тийм хүний хэл хязгаарыг заавал давж үзэх гээд идэг байхгүй юу? Ингээд тогтоочод ах чинь давмаар санагдаад идэм шүү гай. За тэр хүн чинь нэг удаа давж үзнэ. Тэр удаад нь чи ингээд зөвшөөрчих юм болвол ингээд уучлчих юм болвол дахиад нэг алхам заяа. Тэр хүн ингээд алхам хийгээд байна гэдэг чинь чамайг хайрлах сэтгэлгүй чиний тэр тогтоосон хэл хязгаараа чинь үнэлэмж нь байхгүй байна. Тэрийг үнэлэхгүй байна гэсэн үг. Тийм учраас тэрийг тэгж олон алхуулаад авах шаардлага байхгүй. Эхний алхам дээр нь шууд хөлөнд дайрах хэрэгтэй. Цааш нь битгий алхуул. Хүн ер нь амар давруулахгүй юу? Би ч давруу, чи ч давруу, бид нар бүгдээрээ давруу. Тийм учраас тэрийг тэгж хамаагүй давруулж болохгүй. Анхнаасаа миний хэл хязгаар энэ хавар байгаа шүү. Та нар битгий алхаж ирээрээ, алхаж ирвэл тэгээд баяртай шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Алхаад ирвэл баяртай гэдгийг нь бас харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл давраал яана л гэсэн үг. Тэгээ өөрөө бас тэр хүний тогтоосон хэл хязгаарыг даваад шалгаад өгөөд ээж болохгүй. Ер нь шалгаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэр чинь ингээл татсан л бол тэнд байгаа л гэсэн үг. Тэрийг тэгэл байна уу байхгүй нүгэл тэмцэж үзэл авах шаардлага байхгүй. Тэгээд заавал заа үгүй л үгүй. Тэгээ ингээ хүн чинь ингээ өөрийн нэг төлөвлөгөө гаргацсан маа штэ. Би өнөөдөр нэг тиймэрхүү юм хийн, орой амжилтлаас энэ даалгаврыг явуулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм төлөвлөгөөний чинь завсраар чухал биш хэрнээсээ яаралтай байдлаар орж ирж байгаа тэр зүйлд одоо ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэсэн чинь хамаарат бас хүмүүс чамайг
хөндлөхгүй юу, үнэлэхгүй юу гэдгийг шийдэж байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Яадаг вэ гэхээр за өнөөдөр би даалгавар явуулах хэрэгтэй. Тэгтэл тэнд нэг үдшилэг болж байна. Тэр үдшилэгт чи тэр даалгаврыг үйл ойшоогоод өөрийнхөө төлөвлөгөөг үйл ойшоогоод явчих юм бол хүмүүс чамайг энэ угаасаа өөрийнхөө төлөвлөгөөг эвдчихдэг шүү дээ. Энэ угаасаа нэг тооод авах шаардлага байхгүй. Энэний төлөвлөгөө, энэний амьдралын тэр цагийн хуваар морь гэж юу ийсэн гэж бодох байхгүй юу? Тэгээд тийм юм бодогдуулахгүй тулд өөртөө өгсөн амлалтандаа өөрөө ч хүрэх хэрэгтэй, хүнд ч тэрийг хүрж байгаа гэдгийг харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл гарууд бол чиний төлөвлөгөөд үргэлж самраал орчрол хэвээр. Эсвэл им хий, тийм хий, ингээ тэгээ гээл нэг мэтгэд ингэсэн зөвчж магадгүй шүү дээ. Тийм болох дээр тэгж ерөөсө болохгүй шүү. Төлөвлөгөө гараад тэгэл чиний төлөвлөгөө тодорхой бол хүний төлөвлөгөөний дотор ороод яваад авах ямар ч шаардлага байхгүй шүү. Сайн ямар хөвгчлээ байжсэн өнгөрснөөс нэг аягүй томоотой хүн ярих гэж шүү. Эцэст нь хэлэхэд битгий өндөр хүлээлт тавиарай. Хүн ер нь өөрийгөө сэтгэл санаагаар унгаагаад байдаг. Энэ маань тийм байгаа даа, энэ юм байгаа даа гэж нэг өндөр хүлээлт тавьснаас болоод тэр хүлээлтэнд нь хүрэхгүй ангууд сэтгэл санаагаар ундаг. Тэгээ ер нь бол өндөр хүлээлт битгий тавиарай. Угаасаа гадаадад суралцгаад хэцүү, ажиллахад амьдрахад ер нь бол хэцүүгүй юм гэж бол байхгүй. Заримдаа тэгэл уйлах газар ч олдохгүй, сэтгэлээ уудлах хүн ч олдохгүй. Тийм үед зөндөө гарна. Тэгээ тийм болох дээр битгий өндөр хүлээлт тавиарай. Хэцүү. Тэгээд Монгол сурахад ч хэцүү, гадаадад сурахад ч хэцүү. Гэтэ гадаадад сурахад илүү хэцүү. Яагаад вэ гэхээр чиний их хэлчин биш, их оронч нь биш, хайртай ээж аав ч байхгүй. Би ингээд гүгэд очих найзууд ч байхгүй. Хүлээлт битгий дээгүүр тавь, хүлээлтээ доогуур байлга. Тэгээд хэцүү гэж хэлээд байгаа нь чи чадахгүй гэсэн бол биш. Энэ бол шал өөр ойлголт шүү. Тэр бодит байдал бол тэр бусад хүмүүсээс шалтгаалж байгаа шүү дээ. Харин тэр чадахгүй гэдэг зүйл бол чамаас шалтгаалах учраас тэр хоёрыг хооронд нь ялгаж салгаарай. Тэгээ ер нь бол анханасаа энд ирээд хэцүү байна шүү гэдгийг өөртөө сайн ойлгуулаад сэтгэл зүгээ бэлтжиж ирэх юм бол харин энэ хэцүү гэж бодож исэн чи дайггүй гайгүй юм уу гэд сэтгэл санаа чинь нөгөө тэр хасахаасаа дээшлэх боломжтой гэсэн үг. Тэгээ угаасаа өөрийнхөө сэтгэл зүг хасах дээр тавих, нэмэх дээр тавих хоёр бол шал өөр ойлголт. Хасах дээр тавьж байгаад эн чинь дайггүй юм байна гэдэг дээш өгсөх, нэмэх дээр байж байгаад энэ чинь хэцүү юм байна гэдээ доошлох хоёр бол шал өөр ойлголт. Уул ингээд миний ярих юм бол дуусчих байгаа заяа. Хэлж өгье гэж бодож исэн зүйлүүдээ бүгдийг хэлж байгаа. Гэтэ энийг үнээр хэлж өгмөр юм заяа. Ховны талаар. За шинэ орчинд ирнэ ялангуяа нэг монголчууд дундаа байх юм бол чи яаж ч ховнд орно. Юу ч хийжсэн ховнд орно. Өрөөндөө байжсэн ч гэсэн өрөөний гадуур явж исэн юм шиг ховнд орно. Чи их ярих тусмаа их ховнд орно, бага ярих юм бол арай бага ховнд орно. Огт ховнд орохгүй байна гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр одоо бодоод үзээрэй. Хоб биш дээ. Хизээч тийм шинжлэх ухааны үндэстэй, эсвэл баримт нотолгоотой, зураг хөрөгтэй, бичлэгтэй тийм зүйл байдаггүй. Харин ийм байж магадгүй гэдэг дандаа магадлалын онол дээр явдаг. Тэр тэнд явж илээ тэгсэн байж магадгүй. Энэ ийм хийж илээ тэгсэн байж магадгүй. Энэ ингэжсэн байж магадгүй. Тэр тэгжилээгээд бүр дамжиж ирдэг. Тэгэхээр тэр ор үндэсгүй зүйлд угаасаа шанална. Гэтэ бити шаналаарай. Эхэндээ шаналж байгаа тэгээд сүүл рүү зүгээр болно. Мэдээж батлах нотлох юм байхгүй, магтлаж ярьж байгаа юм чинь тэр үнэн байна гэсэн үг бол ерөөсөө биш. Тэгэхээр энэ худлаа шүү, энэ үнэн шүү гэж тэрийг хөөцөлдөж гүгээд тэрийг нотлох гэж тэгж ерөөсөө болохгүй. Угаасаа цаг хугацааны ирэхээр тэр чинь үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг гараад ирнэ. Тэг үнэн бол үнэн, худлаа бол худлаа. Тэгээд худлаа бол тэгээд тэрийг тэр чигээр нь хай. Тэгэхээр тэр ор үндэсгүй зүйлийг чи өөрөөсөө гаргаад яриад иж их усүр нь болоод иж болохгүй. Бас өөрөөрөө ингэ дамжуулаад ивчлахгүй. Яах хэрэгтэй вэ гэхээр хов чам дээр ирээд дуустдаг байх хэрэгтэй. Би тэрийг сонсоод ингээ хаалт тавиад тэг ер нь бол ингээд ховыг нь сонсохгүй байвал чамд ирж ярихаач болно. Хов нь ингээд бити тоо. Ингээд хүн нэг удаа ингээ ховонд ороод үзгээрээ бусад хүмүүсийн талаар яригдж байгаа ховыг энэ худлаа даа гэж боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол хүний талаар яригдж байгаа тэр ховонд ч битгий итэг, өөрийнхөө талаар яригдж байгаа тэр ховонд ч битгий одоо нэг тийм ач холбогдол өгөх тусмаа тэр ховчин томорно. Чи тэрний ардаас үнэн худлын нэнслэх гэж хөөцөлдөх тусмаа тэр чин томорно. Тийм учраас тэр зүгээр л хай. Угаасаа л бүгдээрээ л ховонд орж байгаа. Их бага хэмжээгээр. Тэг чи хаан байсан ч зарц байсан ч ховонд хутгалтж л таарна. За тэгээд хов ярьдаг хүн бити байгаарэ муухай шүү баба. Тэгээд ер нь бол дуусчлаа. Миний ярих юм. Тэг өнөөдрийн бичлэг болох дээр нэг тийм мэдлэг боловсрол олгох баримт нотлогоотой тийм шинжлэх ухааны үндэстэй зүйл байгаагүй. Зүгээр л яг энд ирээд 2 жил гарны хугацаанд суралцах үедээ. Гэтэ чинь дундаа ингээд Монгол руу явж байгаа шүү дээ. Анх 4 сард ирснээсээ хойш 2 жил 3 сар болсон шүү дээ. Ямар утга вэ? Тэгээ ер нь бол тэрнээсээ үндэслэл өгж байгаа зөвлөгөө. Дутуу байсан байж магадгүй, илүүдсэн байж магадгүй. Гэтэ ер нь энийг илүүдсэн гэж бодохгүй байна. Хүнд ер нь юм илүүдэд юм дөө. Тэгээд бичлэгийн маань үзсэнд
Баярлаа. Баяртай. Physically fit, physically fit, physically fit woman, nice, sweet, fantastic. Big body ocean at the big tight and woman and nice, sweet, energetic. Big body ocean at the big tight and woman and nice. Хов ярьдаг